За яг үнийг хэлэхэд энэ нарны батарейны асуудлаар бол анх байшин барихтаа бид нар ер нь дээвэр дээр нарны панел тавья гэдэг. Энэ чинь 10 жилийн өмнө шүү дээ. 10 жилийн өмнө нарны панел тавья гэдэг зорилгоор хатгаа дээвэртэй хийсэн. Тэгээд сүүлийн 3 жил бол нэр нь ичимтэй нарны панел судалж эхэлсэн. Тэгээд тэр юутай холбоотой гэхээр энэ манай төв хан одоо цахилгаан хангамжийн газар маань их өгшөрсөн. Тэгээд энэ цуслангийн хэсэг бол хамгийн түрүүнд цахилгаан хязгаарлалтанд ордог газар байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэгэнт барьсан байшингаа тоогоор таслахгүй байх, өөр хүмүүстэд дагруулахгүй байх хамгийн том даалгавар байхгүй. Тэгэхээр энийг яаж шийдэхүүгээд тэгээд нэгдүгээрт хоёрдугаарт яг бид нарт айгүй олон хувилбарууд байсан дизель генератор тавих ч юм уу тий альск бол хийгээр ажилладаг ийм цахилгаан үсрүүд тавих энэ төргээд газрын дулааны гүнийн дулааны энэ төр байсан. Ингээ бодож одоо ердөөсөө л байгаль орчинд дийлтэй. Энэ технологи бол яалч нарны авт. Мэдээж нарны авт авч байгаа юм чаа. Цахилгаан нөөцлөр байх хэвээр буюу energy storage systemтэй байх хэвээр. Тэгэхээр energy storage system гэдэг бол миний хитвч байхгүй үндсэндээ эрчим хүчний минь хитвч байхгүй. Тэгэхээр энэ хитвчийн хүчин чадлыг бас тооцоолох шаардлага гарсан. Тэдний борлуулалтынх нь нөгөө диапазон аягүй чухал. Хаана зардсан юм бэ гэж. Зөвхөн хятад зараал доместиктэй өгөөл аскол Монголд энэ хүн зараад байна уу? Бүр Европын стандарт нийцж очиж зарж чадчихэв нөө. Энэ аягүй чухал. Нөгөө шалгуур компанийн шалгуур үзүүлэлтийг ярьж байхгүй юу? Ийм олон шалгуур үзүүлэлтээс харж хагаад Sig Energy сонгосон. Ягаад гэвэл Sig Energy бол Европт гарцсан. Америкт байд юм байлээ. Хятад бол бас байд юм байлээ. Тэ ингээд нэлээд олон газар гарцсан. Үйлдвэрлэгч. Тэгээ үйлдвэрлэгч байхгүй юу? Тэрнээс юм үйлдвэрсэн юмыг аваа зардаг трейдинг бизнес хийдэг компани биш байна. Тэр чинь бүр айгүй том станцууд хийдэг. Гол нь R&D-тэй юм байна. R&D бүтээгдэхүүн төв шүү дээ, тэ. Тэгэхээр энэ чинь технологи үйлдвэрлэгч байхгүй юу? Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч. Технологи үйлдвэрлэгч компанийг оруулж ирж байгаа учраас гээд ингээд Монк кабелийг ясан. Мэдээж энэ нөгөө хүчин чадлаас гадна энэ чинь энэ салбартаа удаан ажилласан төвхтэй байх хэрэгтэй, тэ. Тэрийг суйрлуулахдаа хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангасан байдал. Тэр нэг мэрэгссэн байдал. Тэр угсарж байгааг үйлдэлийг харуулж байхдаа угсралтын инженеруудын хэрэгжилж байгаа багаж тоног төхөөрөмж аюулгүй бүс энэ тэр надад хамгийн түрүүнд нүдэнд тассан байхгүй. Яг би Герман сургуульд гэсэн учраас нөгөө аюулгүй байдал, чанар тий үн одоо 3 үндсэн юм байна шүү дээ. Тэгээд тэр надад аюул туссан байхгүй. Болж штэ. Энд чинь ингээд хүнийхээ аюулгүй байдалд анхаарж байгаа улсууд бол бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдал дээр бол найдвартай анхаарах хэрэгтэй.